Наадам болохоос өмнө бид нар чинь бэлдээ штэ талбайгаа. Эхлээд төрүүлээд тойрсон эргэн тойрноо шүүрдээд төвөр хог наваад эргэн тойрноо цэвэрлээд тэгэл дотор талын цэвэрлэгэнд ороод нөгөө сандал ширээгийн цэвэрлээд шал шавхаагийн шүүрдээд угаагаад хэд хоног тэгж гал одоо ард иргэдээ орвол цэвэр орчинд наадам тусгаад бид нар маань хичээгээд байгаа тэр нэг хогоо авчид тэр хоорон чи нэлээ дараагийн хог гартал нэлээ зай байгаа штэ. Ядаж нэг 20-30 минут. Тэгэхэд ороод бөхөө үз чинь самбаа гаргана. Тэгээд дамаа үзүүр төрүүнийг бүх болоод нөгөө төрүүлсэн морь даагад цоллог болохын зэрэгэл зүгээр л 40 хог авчаал тэрлөө чи орд сонсох үлээ гэж нэг яардаг байсан. Тэр үед их сэтгэл хурдлаараа хэдэн би энэ хурдан гүүгээрээ хурдлаараа бишуулаараа гэж хэдэн энийг эрчүүд нь араад тамиртай тэгэл эрчүүдтэй шуудаага дүүрэнгүүт нь эрчүүд нь аваад гэлцгээл зөөгөл бид нар чинь эмэгтэйчүүд чинь цэвэрлэх талдаа савчраас төвөр хог аавна. Наадмынхаа нээлтийг үзэж чадахгүй. Гэхдээ нөгөө дотор сандал мандлын нугаас гадна тал дотор нөгөө ингээд тойрдог талбай байгаа шүү дээ одоо ногоон зүлэгний гадна талын тэр мэрийг угаадаг бид нар. Тэгэхээр тэр мэрийг угааж явахдаа нөгөө эхлээ бэлтгэж байгаа хэсгээс нам үзчих нь бид нар. Тэр чи үзсэн шиг бид нар чинь дотор ажил хийж байгаа ч гэсэн бид нар чинь баргалж наадмынхаа эхлэлийг үзчихэж шүү дээ. Тэгэл баргалж наадамчиж байгаа юм дөө. Тэгэл ингэж доо юм тэгэж явна одоо ингэсний дараа тэр орж ирнэ гал ингэж явахт нь бид нар чинь тэр бүгдийг үзчихэв. Энэ дотор чинь бүгдийг үзчихээ гарч ирээ шүү дээ. Бүтэн өдөрж шихуу угааж байгаа шүү дээ. Энэ олон сандлыг чинь. Энэ олон сандлыг чинь нэг угаагаад өнгөрөхгүй 3-4 угааж ард иргэдэг суулгана. Тэгвэл хувцсын заван болгоно. Тэр улсууд чи наадам үзгээд аль болох гоёгоо өмсөд ирж байгаа шүү дээ. Тэгтэн заваар болчих юм бол яаж наадамдсан болох вэ? Тийм учраас бид нэр энэ сандлыг чинь зөвөр өчнөө угаан тэгжээж оруулна. Нөө төрөө бүх төрүүлсэн морийг ингээл цоллохтаа маань хашаар орчихсан. Нөгөөд уурдах ажиллаа хийж байгаагаа таг марцсан бүр нөгөө үзэж байгаа улсуудтай эгэн ч гэсэн зогсож байгаа юм чинь. Энэ чиглэлийн түүгээл явж байхад энэ чиглэл нь боохог. Тэгээд тэр дундуур түүгээд явж байхад одоо бодвол юмны үн нэх өсөөгүй гайгүй байлаа. Ихчээ та нарны шилгүй явж байгаа мó нарны шил зөө. Ихчээ энтэс дуртай шилээ сонгоод би танд энэ наадмын бэлэг бодгоё. Тэр их надаа их гоё байсан. Тэгээд би 2 жилийн наадмаар 2 нүдний шилтэй болж ийсэн. Тэр их гоё надаа санагддаг одоо ч ихсэн зургацсан ч ихсэн хадгалаад байдیں۔ Энэ цэнгэлтэх рүү ч морь орж ирэхдээ энэ хойд гантигаар орж ирдэг байлаа. Би гантигийн зам дээр гардаг байсан. Тэгээд гантигаар орж ирэл энэ ч морь олохгүй хүлээж чинь морь удаж байгаа тэр зэргүүдээс нь их чинь нөө хөдөөний хүн учраас морь хараад унмаар санагддаг юм байлээ. Тэгэл их чинь ганцуудаа чи жоохон явчаад өгчий гэж гуйгаад их хол явахгүй их чинь инүүхэнд л явчих гэж гуйгаа морин унжсэн тэр үед надад их гоё санагдчихсэн нөгөө хөдөөний хүн чинь морин маар санагдаад тэгэл энэ цагаан эдээ чи их санагдан тэгэл худалдаа тарг сүүх авдаг байлаа. Тэгээд энэ морь харахаар л унмаар санагдаад их гоё санагддаг. Ер нь хөдөөний хүмүүс хотод орж ирэл мал харахаар их гоё харагддаг шүү дээ. 14 онд одоо энэ дээр хариугаа цангаал нөө гадна талбайгаа цэвэрлэл хариугаа ядраал гүйж явсан чи манай хүн дөөниндээ хуушур хийжсэн 3 дугаар станцад ажилладаг дүү гуанзан дээр ирсэн хуушур хийж яж ундаа бас мөстөө кола хийж. Тэсэн манай хүн надад яасан миний хөчин цангаж яа мөстөө кола ууга бариад ирсэн. Тэр надаа хачиих гоёс. Яг ингээд өдрийн халуунаар өдөржингөө бүхэлзээд ажиллаж исэн үед тэр мөстөө кола надаа зүгээр гачих амны цангааг минь гаргасан. Бас ингээд нэгэнтээ сэтгэл гаргаад гүтэмар дайлан тэр нөө нэг дор ажиллаж исэн нэгийнхээ зовлон ойлгоно энэ одоо цангаж байгаа ийм халуун байна гэдгийг мэдээд надаа авчирж өгч ялаа. Бас энэ дээр 8 дээр гарч ягаад нэг хүүхдийн тоглоом зардаг үлээсийн юм зардаг ихчээсэн. Үлээсийн юм тоглоом байдаг шүү дээ ингээд хийсэдий. Ингээд дардгаас нарийнх нь шүү дээ. Тийм зарж яадаг ихч чи хитэн зээтэв гинэ.
Би тэгэхээр тэр үед чинь би чинь 3 зэтэй байсан. 3 зэтэй гэдгсэн чинь миний дөө хичээсээ явахдаа 3 зэтэй бэлэг аваад яваарай гэчихэд заал гэлээ. Тэгсэн тэр их чи надад тарахчаар миний хүүхдийнхаа таагаар бэлэг авал гэ. Ямар бэлэг авах юм бол та гэсэн. Надад тийм 3 ийм хийсдэг үлээдэг юм өгөөл би тэрийг хүүхдүүдэд аваачаад өгсөн чи надаа эмээ надаа наадмын бэлгээ өгсөн, хүүхдийн баярын бэлгээ өгсөн. Манай эмээ зөндөө бэлэгтэй гэж өнгөрж ийсэн. Тэр идэр дурсамжууд байдаг хүүхдүүдтэй зээгийнх нь тоогоор надаа тэр үлээдэг тоглоомыг өгж ийсэн. Хүнд би маш их баярлалдаг бас. Тэр чи зээгийнхаа тоогоор гэдэг тэр хүнд бас л хөөрхөн хитэн цаасал байсан л та. Тэр хүн надад мөнгөөр өгөөгүй. Гэхдээ надад зүгээр л зээгийнхаа тоогоор аваарай гэдээ өгж ийсэн. Хоёулаа ажиллаж яхад ер нь биевиндээ тустай юмтэй их сайхан санагдж байсан. Тэрнээс хойш чинь 4 жил биеийн дээр гарахад 2 жил нь би ганцаараа гарч ийсэн. Манай хүн тэтгэвтэй гарцсан учраас. Тэгээ манай хүн надтай 7 жил нэг дор ажилласан. Би болгоон зэрэг одоо гараагүй л энд яваад байна. Одоо би он гаргаад тэтгэвтэй гарна. Тэр жил 14 оны наадмаар 2 хүүхэд маань цай барьсан надаа хуушуур хийцэн ирж байсан. Гэхдээ хүүхдүүд маань сэтгэл гаргаад хуушуу хийж ирчээд ээж танд та хуушуураад бид нар наадмынхаа хуушуу гэдлээ гэд нааши гүгээд байгаа юм да. Наадмынхаа заавал хуушуу гэд нөөрэстөө хуушуу хийгээд ирсэн байгаа штэ. Тэгсэн хэрнээ өөрөөсөө бодвол гэртээ ийдсэн. Тэгсэн хэрнээ л Монгол хүний зүүн совд заавал наадмын хуушуу идэнэ. Энэ рүү орж хуушуугаад гээд намайг цай хоолоо идэж би явж наадмынхаа хуушуу идэнэ гэж яваад өгч ийсэн. Тэгээ хүүхдүүд ирж ээж яамаар хүүти юм уу энэ ундаа аваад ирлээ гэд би ундаагийн байгууллага дотор хөлдөөгч ажиллуулж яд тэрэнд хийчээд тэгээ мөс хөдөлдож яа мөстөө ингээд холиол угаар ястай яанцын цэнгэлдэгтэр ажиллахад ирдэг. Тэгээд энэгээр нөгөө морь энэгээр чи орж ирэл нөгөө туг барьсан морь талбайг энэ цэнгэлдэх дотор их тойрдог. Морины баас их гарна. Морины баасаа аавна бид нар чи зүгээр гялсгүй жав штэ хойноос нь. Тэгж аавна. Тэгэл тэрний чин баасны ормын дараа нь угаа цэвэрлэн тэр баас чи хүн тэгээд энчээрэл хүүхдүүд маань надаа хуушуу цай авчирч өгчөөд би нөгөө хэрэгтэй нөгөө адууныхаа баасыг чирээ гараад ирсэн. Ээж энийг яах юм гээд хогны машин тачуулна гэсэн. Ээж одоо ялаач бушуу хаачуулчих. Ээж даахгүй юм. Үнэнгээл хэлэхэд би тэр үед даахгүй л байсан байгаа байхгүй юу? Тэр морины бас их хүнд нойт учраас тэгтээ хүүхдүүдэд даахгүй юм гэж хэлээг л дээ. Тэгсэн чи тэрийг дээр асгаж байгаа хүүхдүүд ээж энэ чи их хүнд юм байна шүү дээ. Та даад юм уу? Даад юм аа. Даад ачигчаан дуудаад асгачих юм гээл. Тэгэл хүүхдүүдтэй тэгж хэлжээ л. Нотнон би хөлөдөр чинь 3 хонсон. Тэгэхэд надад нэг ихч тэр хойноос агдаггүй гүйсээр ирлээ тэр хойно гэрүүдээс. Яасан бол энэ их чи маань гүйлгсэн байхдаа зайлуул гэж одоо би байж исэн чи нөгөө чинь гүйсээр зайлуул 5 гуйш барьчихсан. Халуун дээр надад идүүлэх чагаан гинэ. Гүйсээр ирж исэн тэр их чих хөөхөө. Миний хата халуун дээр бушуу хийчих гэж надыг яаруулаад байсан. За яах вэ аня би одоо хүмүүсийн хөл багсаар л дүүнийдэн штэ гэсэн. Яах вэ энэ хүмүүс яг орж ийн үз гайгүй цөөрхөн бицгээд их чинь загнаад байж миний хөө идчих гэдэг намайг тэгээд идүүлж исэн тэр их чих хөөхөө. Хөгшөө ихчээсэн хөөх юм. Нөгөө хурдан мөрний хүүхдүүд морь унаад 0 доор хоронд нь аня энийг барьж их чинь уун чи төгөө 0-а таарчээ гэл тэгээд тэг та аня тэг миний морь намхан минийх чинь гэдэг амаан тардаж хазаараа тараад дураараа явдсан шүү гэж зарим нь тэгин ана би тэдэд орсон гэж их хөөрхөн штэ тэгж яриад л надад хөөрн за яста сайн давхсан байна миний хөө хойтон энэс дэш давхгүй шүү гэсэн тэгнэ дөөстэй хойтон бүр сайн давхуулнаа л гэдэг. Тэгэхээр тэр хүүхэд ч гэсэн бас хойт урамшин өвөө давхаад ирж байгаа морь ястаа гоё төрүүлээд ирдэгч аль төрүүлдэгч сүүлдэгч тэр морь уяач хүний тэр хамаг ур чадвар нойртой нойргүй хоогтой хооггүй тэр хүний яг хөдөлмөр тэр морин чингдсэн байгаа 103 сарын хамаг ажил хөдөлмөр тэр морь байхгүй юу
Тийм учраас тэр давхаад ирж байгаа морь чихэн холмаагаад хөлсөн усаад орж ирж байгаа. Их гоё. Тэр чи хараад солиотой хүн шиг хашгираад өөрийнхөө морийг давхаад ороод ирж байгаа юм шиг л огшиж хашгираа шүү дээ.